Уул нь манай стримс системийн зүйлийн дараа Ганбат гэдэг хүн хүч бас өгүүлэхтэй. Гэхдээ Ганбат дараа нь үндсэн аюулгүй зүйлийн стратегийн судалгааны үйлдвэрлэлийн захирлыг өглөө аюулгүй гадаад бодлогын байнгын дээр дурдаад ирж чадчихлаа. Тэгэхээр би Ганбат захирлын өмнөөс эхлээд байгууллагын хэлцүүлээд тэгээд дараа нь одоо энэ төслийнхаа зүйл болж байгаа. Манай улсын боловсролын тийм бас 93 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Монголд хатчлалыг бэхжүүлэх, хатчлалын талаар боловсрол, улс төрийн талаар боловсрол авахын зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд манайх өдөө 6 салбартай тэгээд бүх аймагуудад тэр нөхцөл ажилладаг. Гэхдээ манайх одоо сүүлийн жилүүдээс өөрчлөлт энэ жилээс эхлээд яг залуучуудад зориулсан залуу хүмүүс одоо чиглэж одоо төслөө одоо батлан боловсруулсан. Тэгээд тэр болоод төслүүдийн нэг нь болохоор яг энэ эрдэнэ шийдлэг. Энэ төслийн projektд бид нар хоёр хорооны залуу улс төрчдийг одоо ирээдүйдээ залуу улс төрчдийг сонгоод тэгээд тэдний одоо багцээр тулгуурлаад энэ төслийг хийж байгаа. Тэгээд яагаад бид нэр хоёр хороогийн сонгосон бэ гэхээр Даниэл хэлсэнчлэн одоо бид нэр явандаа төслийг тэр амжилттай болох юм бол цаг үрийг нэмээд тэгээд бас төсвийн бүхнийг нэмээд ингээд илүү одоо хүмүүрийг хэрэгжүүлэх бодолтой. Гэхдээ ямар ч ихний жилдээ хотын төвийн нэг хараанд нэг дуурайгаас төгөн тэгээд хотын захын тийм 10 татвар хараанд ингээд тулгуурлаад туршиж үзээд амжилттай болох нь гэдгийг харах гэж тийм зорилготой бидний төслөө хэрэгжүүлж байгаа. Тэгээд төслөө одоо яг ярьж хэлсэн үнэхээр төслийнхаа манай төсөл хоёр шаттай. Юм хоёр шаттай тийм. Эхний шат нь сургалтын бас өөрөө хоёр шаттай. Тэгээд сургалтын эхний шатнд одоо гол хичээл заа хоёр ташаараа танилцуулъя. Тэгээд өстрийн өдөртийн тимийн багш доош та өөрийгөө тавьчих нь. Миний нэр Нэлээд орсон. Улаалтын бодлого улс төр судлалын төлөвлөлт байна. 1994-өөс 96 он улс төрийн судлалын төлөвлөлтөнд багш эдийн ажиллажсэн 2 жилийн турш. Тэр болчихсон. Жисэн Стимул судлалын талаар бас хамттай юм байна. За дуурайлгын зат хичээл бол governance арчсан democratic governance бодлогын шийдвэр process араас хичээл заатай. Хамгаалсан докторийн зэрэг хамгаалсан шийдвэр бол засаглалын судалгааны засаглалын үнэлгээний арга зүйн За намайг